За сайн байна уу эрхэм үзэгчтэй. Өнөөдрийнхаа зочноор гонгоргой гөрсөн одоо 98 нас өдөр зоглож байгаа. Тэгээд төр засагт их олон хариуцлагатай ажил албан тушаал хашиж исэн энэ хүнтэй бид эхлээд хамгийн эхлээд яавал их сайхан урт наслах уу, ерөөс харуул урт наслах уу гэдэг тухай ярмаар байна. Хоёрдугаарх нь бол энэ хүн Цэдэнбол даргатай их олон жил ойрхон ажилласан. Тэр тухай бас хойролт игсэн. Гурав дахь нь бол одоо Баргажин наадмын тухай ярихсан. Ийм гурван сэдвийн хүрээнд ярилцсанаа. Үзэгчтэй ягаад ингэж урдчилж одоо оршил хэлж байгаа байх гэдэг жоохон чихэн жоохон хатаа байгаа учраас өөдлгөө сайхан бүх яриаг нь сонсоорой гэж урьж байгаамаа. За тааван сая хаагуур яваад ирвэ. Хэд хоног яваад ирвэ. Тэр тухайнаас яриагаа эхлэе. За би утгаараа явлаа. Төв аймгийн Баян сум Сэргэдэн сумын нутаг юм да. Тэгээд яаж хад Авдрахангийн голоо Үнэодын тахидаг гэхээр иймэрхүү бас тэмдэглэлт ууд хад овоогоор яваад тэгээд нутгийн хүн зөнтэй уулзаж танилцлаа. Тэгээд одоо тэгэхгүй миний үеийн хүмүүс байхгүй. Тэгээд тэдний үр хөвгтүүд байна. Тэгээд тэдний үр хөвгтүүдтэй уулзаж одоо чи тэдний хөвгт тийм ээ би тийм тэгэхээр бид нар чинь ийм учиртай ингээ ойрцоо байдаг тэгэд нутгаж байсан бид нар энэ танах байсан манайх ингээ бид нар ойр хавтаа тэдний адуу мал хань мал хамтдаа явдаг ийм газар шүү дээ тэгээд газар нутгаа яаж тэгээд та чинь манай аваа тань манай эмэг тань хэм бай гэд танихаар барах уу бид чинь сайн яруу садам цаар яруу тань сайн таньдаг усууд байгаа гэж тэгж хөгжиж нэг 2 өдөр явлаа. За сайхан байлаа. Одоо нутгийн оодос оргон нөгөө энэ гайваа сайхан гарсан байна. Ер нь нутаг 15-20 км явхад өрөөсөө ай ховор байна. Тэгээд сайхан онгон зэлүүдэрэ урмал өндөр сайхан оргосон тийм байхын. Тэгээд би одоо нутаггүй гоц ингээд байсан чинь байгаа юм байна гэж бодож явлаа нэг. Хоёрдугаарт айдод юм одоо цөөлтөр. Тэгтээ голдуу ман сайтай. Ер нь 1000 гаруй хонтой айдод олон бай. Улсын тэргүүний машин айдаруулаа Батнунгийн Батсайхан гэдэг Бямбасайхан гэдэг аймгийн хошоо аварга улсын энэ жил улсын аварга болсон айдаруулаа ер нь хөдөөгийн хүмүүсийн амьдрал өнгөцөс жавхаавал сайхан байна. Энэ жил намар бүртгэж болж байна. Өвс нөгөө гандаагүй сайхан байна. Ийм учраас би одоо энэ ноёдын хэлээд байдаг тэг ядуу гойлгошиг хүзэн хаа байгаа юм бодоо гэж гайхжээ. Лавал манай нутагт байхгүй юм байна гэж бодож явлаа. Тэгээд хүмүүстэй ярьлаа. Ер нь одоо амьдрал ямар байна, ажил төрөл ямар байна сайхан байна. Бид нутагта дэмдэмдээ бивэндээ дэмжээд их сайхан ажилтнууд амьдарч байна. Манайхан тэднийч 1000 гаруй хонтой, эднийч 1000 гаруй хонтой, тэднийч одоо 50-60 өхөртэй. Тэгээд одоо хоёрдугаар одоо адуу гүүрсэн айл адуу гавэн гүүрээ адуу нутагта яваа. Хаяа нэг холоот дурандаа тарсан. Тэгээд байцсан. Тэгээд одоо нэг нутгаа нэг ороод газарнаа нэг өрөөд нэг хэмрээсэр гээд тэгээд ирлээ те. Тэгээ машинаас буухтанд бариад авсан. Тэгээд та ядруу одоо өөртөө баяр хүргэдэг гэсэн тэр тухайгаа яриач тэр чинь их бай санаг. Би одоо өвдөж маашаа. За тэр Үнэодын тагилгаанд болдог өдөр өчгтөр хүйтэн гэж өчгтөөр. Сажигтай хүйтэн. Гэхдээ вайгаад ингээс амар сажиг сангадаа энэ байдаг. Тэгээ мань төсөж суучаад бүх тус байна.
гарчаад За. бүтэн 5 6 цаг суулаа. Тэгээд амтны хүнтэй нэг яаж зуусаж бас нэг хөөрг зөрүүс шиг тэгээд өнгөрөөд тэгээд ороод 50 км яваад айдас хонлоо. За. Тэгээд одоо сайхан хонлоо. Ятсан өглөө сайхан босоод бас гадуур явлаа. Тэгээд ер нь зандууд ятсан харин хөл гарч яхан дандаа суугаад байсан болохоор ихнээд босоод явахад хөл гарч яхан хөшөөд таяг тулгүй маш гэж унчих гээд байгаа. Тийм учраас болж байна. Тэгээд одоо сая дөнгөж сая одоо болж байна. Өдөрч ингээд одоо башаанд наацаантаа яваад тэгээд одоо ирээд одоо цэцэрчээд ер нь одоо ядраг байна. Тэгээд за авчаасан дүүнэртэй баярлалаа. Амтэн тэр болдоггүй амиа тэгээд ирсэн. Өөртөө баярлалаа. Тэгэж өөрийгөө өөр татаж байхгүй болох байгаа. Тэгэхээр ямар нэг аргаас өөрийгөө өөр татаж байгаа. Өөртөө баярлалаа гэдэг. Ийм үү. Та ер нь одоо өглөө босоод юу гэж өдрийнхөө нэг тийм амьдралын хэмнэлийнхаа тухай яриач яагаад ингэж урт наслуу? Та бол бас олон ном бичсэн. Номны чин талаар дараа ярина. Ер нь одоо нас агсан хүндүүд нойр хэвтэр хоёр цохол юм аа. За. Тийм учраас би сайн онцдог. Орой 10 цагт онцод өглөө 10 цагт бараг бос. За. Тэр хооронд нэг удаа гаш визсүүлсэхгүй. Тэгээд сайхан унтсан сайхан сэрээд нэг цаг гэртээ 2 цаг гэртээ унтсан ч байсан ч зүгээр удаад тэр хооронд бас сайхан юм бодоод за өнөөдөр юу тавиад тэнгэр ямар байгаа бол за юу хийх вэ гэж бас орондоо байгаа цагта бас цаг хэрэг хөлдөж тийм бодож байна. Тэгээд одоо босоо цай суугаа өглөө хүн шүтээ цагаан удаад хэдэндээ тэгээд өрөө маар сайн махан хаад идэхгүй. Тэгээд хаяад өдөр 11 цагт нэг аяг суу юм нэг тараг оочхон. За. Өдөр хаалгын мах нэсэн өөхтэйгээс нэг хэд огтлоо. Тэгээд нэг аяг шүд оочхон. За. Тэгээд удаа болоо. Үтэн гол. Тэгээд хаяад тэгсээд нэг чайгаа уугаад тэгээд өрөө мааруулах хийдэг. Тэгээд хараа нэг аяг тараг өгөө мө аяг суугаад унтаад. Ингээд хаалны дэг. Би одоо сая ингэж явхад хаалныхаа дэмийг л одоо маш байлж байна. За. Тэнч одоо ингээд тарган мах, хоошоор, айраг гэдэг одоо яарал өрөм гэдэг идэх гэл одоо дүүрэн аваад бас. Тэгэхээр тэний чинь тэр бүхнээс л төдөг зайсаас амсаад өөртөө тааруулаад тэгээд согцуулаад за одоо миний хэмжээ болж байна юу болж байна гэж ингэж чагнаад гэж содоод яаж болж байна за тэгээд болсон удаа болоо гэдэг. Тэгээд яг өөртөө тааруулаад тэгээд хоол шүлэгтэй хоол гэдэг за нэг аягны дондоо сайхан шүлийг нууцаад махын баг шиг гэдэг. Ингээд одоо яваад ирлээ. Тэгээд одоо өөрийнхөө ингээд зогсуулаад яваад ирсэн учраас ядасан. Жаахан удаан сурсан учраас би жаахан хөш. Өөр ядаргаа байх. За. Ийм хоолны дэглэмийг ер нь та хэдэн жил барьж ер нь хэдэн оноос хойш иймэрхүү баг хоол идэж ингэж яа өөрийгөө одоо хамгаална гэдэг юм уу? Сүүлийн 10 жил. Сүүлийн 10 жил юу? За. Жир гараад. Жир гараад. Юу ч биш боллоо. За. Тэгээд одоо тэгээ барихгүй болохгүй нэг. Тэгээд жир гараад. Сүүлийн 10 жил одоо тэг байсан да. Тэгээд тэг барьсаар сүүлийн 10 жилээс ханяач хөрөөгөө 5 сард нэг уушгины хатгаад хүнд өвдсөн. Тэгээд цэргийн эмбэгт хэвтүүдээр цэргийн эмбэгт чигтэн 7 хоног тариулаад тэгээд босоод тэгээд зүгөө тэгээд гацаад эвлэгийн журам сахаад тэгээд
уржигтэй явж эмчнэртээ өөрийгөө юу эмчнэр шүт бишэр гэдэг мамаагаад тэгээд танаас баярлсан шүү. Ингээд яваад ирсэн. Тэгээд ингээд л шүү дээ. Нөгөө Монгол ирчүүчин 60 хүрээл 61 хүрээж ухаан суугаад 60 хүрж ухаан суучаад 61-тэй тэнгэртэй дэвшчээд ингээд их залуугаараа ирчүүл дэвшээд байна тийм үү? Тий. Тэгэхээр энд нэг тийм алдаа гараад байна даа. Идж байгаа, ууж байгаа, эдэлж байгаа, эргэлж байгаа юмд нь алдаа гараад байна. Та бол олон ном бичсэн, эрүүл байх, урт байх тухай байсан. Одоо сайхан зөвлөгөө өгмөр нь. Яавал өөрийгөө хамгаалж авч явах вэ гэдэг талаас нь. Тэгэхээр хүн ажилтай байх хэрэгтэй юм л дээ. За. Ажилгүй байвал хэвтэн, идэн, хэрүүлхэн Тэгнь. өөрөө байхгүй. Тэгэхээр ажилтай байхад надад ямар эсвэл биеийн хүч хийж чадхаас Тэнкөд нэг жохоо газар цэвэрлээд хөлс гараад тэгээд сууж шигдээд. Тэгэхээр ном унших, ном бүсчих. Аюудын хөдөлгөөд одоо шийдчихсэн. За. Тэгээд би 2004 оноос шийдээд 10 одоо бараг 20 жил ном бичлэж ном уншиж. Тэгээд одоо надтай ярьдаг хөдөж хүн байхгүй болсон. Тэгээд сэтгэл зүйн цэргийн би бол цэргийн хатад явдал дайм байдлын тухай тоноо тэгээд зөвгнөт ормонод тийм одоо юм дандаа өөрийгөө хөгжиж баяжсан хүний сэтгэлийг татсан ийм номнууд уншсан. Юутэйгээ холбогдуулаад энэ эмчилгээ эрүүл мэндийн талбарт одоо би асар их ном уншсан. За. Ном уншаад тэмдэглээ ном уншаад явсаар байтал нэг сэтгэлд нэг өгдөөд за нэг ийм ном хийгээд шигээд. Тэгээд хийсэн юм. Тийм учраас одоо өөрийгөө ажилтай өөрийгөө одоо тийм маргааш юу хийх гэж бодох байхгүй. Маргааш юм ширийн дээр байж гоо. Тийм учраас одоо юу яах вэ гэдэг ушин хоолнд цай аваад тэгээд одоо суухасаар тэгээд удаан суухаар ядраа. За. Би чилээд. Тэгээд нэг 20-30 минут юм заримдаа улаараа цаг гарan суусан бол юугээр ном уншиж юм бичиж байгаа зөндөө удаан байна. Тэгээд босоод гадаагаас гэрээ нэг цагаан тойрцоод нэг 5 минут нэг хэвтээд тэгээд одоо тэгээд ахаад ажилдаа. Ингээд байгаатай ажил өгөөд байвал хүн өргөж ажилтаа өргөж бодох санах юмтай сэтгэл амар байх юм одоо. Ажилгүй байвал одоо тэгээд одоо айл хэсгүү, арх уу, амтэн хүнтэй очиж хэрүүлэх үү гэж ярьдаг. Тийм учраас тийм байх. Ер нь хэдэн ном бичээд байна та одоогийн байдлаар? Би нэг одоо 10 гаруй ном бичээ. Тий. Сүүлийн 20 жилд. Сүүлийн 20 жилд. 4-5 номын өвөр Монгол хэвдэр. За. Өвөр Монгол одоо эрүүл мэндийн нэмийн номнуудыг их товтой хэвдэр. Би яшаа авч эрүүл мэндийн авч ингээд бүр зарим нь одоо 10-20 навч цагаан сараар хүүхдээ бэдэг өгнө гэдэг өвөр Монголч тэгж. Сайх юм аа. Ах бол одоо жилд нэг ном бичдэг. Жилд ном бач сүүлийн 10 гаруй жил ном бичиж байгаа. Ном уншиж нэг нь өөртөө ажилтаа. Одоо бид нар ч нэг тийм номноос жоох хөндөрөөд байгаа. Тэгэл урт наслыг бол ном уншил гэмээр юм байна шүү дээ, тийм ээ. Ер нь урт наслал гэвэл ном унш гэж хэлэх гээд байна дээ, тийм. Оюун санаа, сэтгэл сэлмэг ухаан саруулах гэдэг шүү дээ, тийм. Номод уншвал юу гэнэ? Ном уншвал сайхан оюун санаа, сэтгэл сэлмэг тэгээ мартах санах өвчин тусахгүй их сайхан байх гэдэг байна да. Тий. Тэр талаараа та нэг залуучуудаа нэг хэлээч. Гэхдээ энэ тэгээд одооний залуучууд их хвчэн гар утсаараа интернетийн мэдээ авч байна. За. Энэ гар утсны мэдээвэл хүмүүсийг татахын тулд
сэтгэлийн хөдөлгөөн тод одоо элдэг ажил ядалтай тийм юм хийх юм аа. Тийм учраас төдөө чинь тэгэл хүн сууж сэтгэлд орохоор зүрхэн чихэл ном уншихгүй. Тийм учраас одоо эрүүл мэндийн тухай юм их гоё адал явдалтай сайхан арамаа унших чинь сэтгэлд одоо юм бодод тэр номон дээрээс хүмүүсийн хайр дурлал харилцаа тэр үйл явдал чинь тогтож сайн унших чинь киногоор үзэж байгаа юм шиг нүдэнд тооцоод сэтгэл шингэж байна. Зүгээр номыг л олон ярьж байгаа юм да. За. Гүйлгээд харчих ном бай. Зүгээр нэг тогтоод суугаад унших. Энэ хэрэгтэй юм шиг энэс би юу авах вэ? Энэ над юу хэлэх гээд гэдгийг бодоод тэгээд тэр номоо уншаад тэр номноос хүний санаа бодлоо маш хэрэгтэй юм хэлж байна. Тэгэхээр би энэс юу авах вэ? Энэ над юу хөө гэж тэр номноос одоо суулгах ухаантай юм. Тэгж л одоо номыг өөртөө таатаж унших хэрэгтэй. Тэг гүгүр зүгээр нэг унших хэрэгтэй байхгүй. Тийм ээ. Цаг өсөж унших хэрэгтэй байхгүй. Нойм. Та нэг одоо төр засгийнхаа албанд бараг 40 шахам жил ажилласан байж та ямар ажил албарсан талаараа бас нэг та нэг тавчхан яриач. Гэхдээ би одоо цэргийн хүн. За цэргийн хүн. Багшаа төгсөөд цэргийн сургууль орсон. За. Монголд дээр цэргийн хоёр сургуулийг төгссөн. За. Тэгээд хязгаарлалт нийлээд айранд 15 жил ажилласан. За. Тэгээд айранд 15 жил ажиллаад хадад ирсэн чинь төв хороны мэдээд шийдвэрлээд төв хороны боловсон хүчин харж чадан байгаа хүн нууцад за жарантын цагаан гачхад намаа харандаа яваа. За. Гэт юм байна. Үгүй. Би таадын докшин гарсан даад залсан гарсан ил гарч 15 жил явдаа. Би сургууль явна. За. Чи 10 жил 10 жил хөдөө хурцгаад чиний сонсон юм чи одоо юу вэ? Үгүй. Та хэвчил хатэргүй хэлэх хэлгүй. Би бас гээд хоёр дажаа хамааталсаад. За. Тэгээд би дий даваад ирсэн. За. Яваад өөрөө сургууль бол. Гэсэн мэт юм. Тэгээ сургууль авахад маргааш нь явцаа байсан засгийн газрын продакшн төвчөнд тэнцээ лав шинжэн жилтэй харагдав. За. За чи юу хийж юм? Гэхдээ аймаа шалгацгаад тэгээд би одоо сургууль төгсөж яахаа мэдгүй юм. Оо тийм үү. Би энэ төлөвлөгөөний хэмжээр хариуцаад байгаа цэргийн хүн хошоос хүн байгаа. Би тэнд хэлээч. За. Чи тэгээд утсаад ороо. Чи маргааш байдаг. Маргааш нэд утссан чинь ороод ир. Тэгээд суула хоёлаа цэргийн бай тэгээд хоёлаа цэргийн амьд жахан ярьж байна. Ингээд сургуулиар орсон. За яа миний манай сургууль нэр дээр яа. Шалгалтаар сайн өгөө. Гэт юм бэ. Тэгээд одоо баярлалаа. Тэгээд шалгалтын хаймж орлоо. Гадаад сургууль төгсөх хүмүүсүүдийг гадаад дотоод бүгдийг их сургууль дээр авчирсан. Сургуулийн багш нар орлоо. Одоо ороод за хаанаас яваа ямар сургууль төгсөн хэн бэ гэдэг чинь навээ зэрэгдсэн тэр очрын сургууль төгсөн. Оо за тэгвэл хэний шоу гэсэн цэрэндэг огшин шоу. Тооны багш. Хийг тооны. За. Очрын сургууль шиг гайхамшиг хүмүүс байхгүй. Дүнга даваад. За. Бүгдүүд нь тэнцэж. Ингээд нэг сайн сургуулийн нэрээр. Сайн хүмүүсийн нэрээр ингээд сургууль явуулсан. За. Тэгээд сургууль Москвад явж сургууль сурчаад ирээд ирсэн. Тэгээд нэг төлөвлөгөөний сар хэрэгтэй ажиллаад тэгээд сайтын зөвшөөд аргачлалын гэрэл дээр тавьсан.
Тэгээд сайдын зөөц сангийн яам төлгөний хамс эсэтгийн төв газар ийм 3 газрыг хариулсан одоо ажилласан мод арга чадрын дэргэд ажилласан. Тэгсэн чинь тэр жилдэн намын өрийн тайлан сонгуул болоод тэгээд тайлан сонгуул дээр хотын намын хорооны 2 дугаар дараагаас төлгөн ярьж өдөртөд нөхөр гонхорыг намын өрийн дээр тавихаар хотын намын хороо шийдсэн. Гэж. Тэгээд төлгөн битэр яваач гэвэл оюутан зүйлийн дараагаас ийм маш бат. Оо за. Төлгөн алмаа хотын оюутан зүйлийн дараагаас. За. Тэгээ очоод гэдэг хүн эрхүү хүн чинь эрхүү хүн зэрэг. Би тоо хаяа уулзалт хийж яриад семинар сургууль болдог. Тэгээ танилцсан байхгүй. Тэгээ тийм учраас шууд намын өрийн дээр тавьсан. Тэгээ одоо яа. Намын өрийн дараа гэсэн Цэдэмбэл дараа сайдын зөвдөн дараа. Тэгээ сайдын зөвдөн олох дараа нар за ингээд дандаа засгийн газрын хэц засгийн дараа дандаа момдгоо айсан зүйлтэй яандаа гэж. Тэгэхээр намын ажил гээд тэгээд одоо ажилдаа орсон. Цэдэмбэл дараа бол дэмжин хамгийн сонирхолтой зүйл нь одоо тэр үеийн бүх сайд дарга нар чинь таны намын үрд харилцдаг гэсэн юм шүү дээ, тийм үү? Тэгээ тэр намынхаа хурлаар нь яг юу ярьдгүү? Тэр их сонирн байна. За намын хурлж явахдаа намын дотоод ажил хүмүүсийн илтгэл за тэгээд түүхээр засгийн газрын тогтоол шийдвэр ярина. За тэгээд өөрийн одоо бүгд тийм одоо түүхраны одоо тийм бүгд төдий шийдвэрийг хэрхэн ажил хэрэг болох тухай асуудал намын өрийн хурлаар хэлсэн. Намын одоо түүхэр сайдын зөвлөлийн дараа орлогчнор түүхраны гишүүд энэ одоо хариуцлага хүсэлцсэн хариуцлага хандах хэрэгтэй гээд одоо яа тэгээд би тэгээд ийм учраас одоо та бүхэн одоо энэ төдөөс хариуцлага хандах ер нь одоо хүмүүсүүдийг зохиомжтой зааш сурах талаас нь яаж өгөн шүү нөхөд гişүүдээ. Сэдэн бадаргас нам сэнчээ сууж. Дараагийн тэргүүчийн байрс өгөө би эдэнтэй сууж эдний ярихыг сонсоё. За. За ингээд нөхөд та нар дараагийн сэдэн бадар та нар юу хэлхийг сонсох юм бэ? Анхаарал та нар яриараа. Тэгээд одоо онгон дарчихсан та. Тэгэхээр хэвчээ хадууч тавихгүй. Цэдэн бол дараа тэгээ хуралдаа ирд суудаг юм уу? Суунаа. Хуралдаа ирд суун. Ирд суухгүйч хөлөөгүй. Гэхдээ би одоо хуралдааг нь маргааш би одоо тийм ажилтай болчихлоо. Надад чөлөөгөөч. За. Гэж. За тэгээд. Тэгээд усаа цагтнууд одоо ажилгүй хөрөөлөө. Муу за. Ирээд одоо тэнцүү. Дараа хийшээ дэшээс өгөө би энэ ч энэ нөхдүүдийн ярихыг сонсон. Цэдэн бол дараа намынхаа татварыг төлөхөө. Ёстой тогтно. Намын татвар санаа бууж байгаа болтоо намынхаа татварыг төлөе. Би янта юу батсанглаа өгөөж явуулах болох уу? За. Тэр батлагтайгаа өгөөж явуулчих шүү дээ. За. Ёстой алдахгүй төлнө. Таарн тухайн засгийн газар сайд нарын зөвлөлийн хуралдаанд сууж исэн байна. Тэр хурал ер нь ямар хуугаар амьсгалтай болдгоо юу ярилцж, юу хэлэлцэж байгаа вэ? Гэхдээ ер нь л одоо заримдаас шаттай шалгүй юм хэлэлцэн. За. Нэг мөнгө шинарийн байшаа. Нэг 50-60 мянган төгрөгийн тусламжаар нэг тийм юм босох гэж бодчихгүй гэсэн юмыг одоо зөвшөөрлөг гаргаж захирамжаар тэгээд одоо засгийн газрын тогтоол шийдвэрийг биелүүлэх тухай яамтын оруулсан саналыг хэлэлцэж баталгын буцааж төгсөөл биш. Дандаа яамтын л одоо оруулсан дэвшүүлсэн бодол санааг тэнийг л одоо засгийн газар хэрэгжүүлэхгүй гэдгийг хэрэгэл. За тэгээд тогтоол шийдвэрийг гаргана. Манай хөрөг эрхэл газрын дараа сэрэмжийг үлдэг мундаг өгөн буряд
За. Орос хөлтэй Монгол хөлтэй үсэн. Тэгээд тэр бол одоо тэр тогтоод шийдвэрийн нягтай шүү. Тэгээд бидний имийг одоо сайхан засаж хөлж өгнө. За. За нөхөр хоёрын санаатай юм уу? Хоёрын тогтоог орж болохгүй. За. Хүн энэ чинь гоёвол шүү. Тэгмээс энийг нэг л санаагаар хийхээс хойш өөрөөр хэлж болохгүйгээр өгөөх юм. Тэгээд сайхан зарч байна. Тэгээд бид нэг одоо их юм сургасан да. Тэгээд миний энэ ном бичиж энэ юу яадаг хоёр чинь нэгдүгээр тэр хүний тэр өөгүй сайхан одоо хоёр санаа гарахгүй хийдэг. Хоёрдугаар гадаад яманд би одоо иччээд Москвад иччээд ямны зөвлөх одоо ордерт хэвчээд тэгээ гомсон шат юу нэг одоо тэргүүн шат байсан. Нөө за. Тэгээд би одоо хийсэн байсан юм одоо гомсон шатаар хянаад. Тэгээд нэг жүлийн тайлан гэхэл бичээд ir. За гонгоргоо цааш харанда цав хаашаа. Тэгээд хоёулаа за энэ болж энэ дадгүй ийш энийг ингэж за ингэ санаад ингэж одоо найруулж байна. Хоёулаа одоо гадагшаа явах одоо гадаад яванд бичих юмнуудыг шин за энийг одоо маш сайн бод хүн одоо ямар ч гоё үг үсгийн одоо өөрөөр сэтгэх аргагүй хийшгүй. Тэгээд зааж байна. Тэгээд би одоо Сэрэнжээгөө хоёрдугаар гомсгоо хоёрын одоо заасаар энэ миний ном зүйдөрөө онхон онцгой ношаад байхгүй ойлгомжтой боргоны хөлөтэй жижиг гацтай ийм байдсан тэднээс шошоо байхгүй. Тэгэхгүй хүн онцгой яг нэг болсон юм тайлан тавьж байгаа шүү. Тий. Жижиг санаа ор хатан юу хэлэх байгаа тогтоод ингэж хийвэл ажил юм бүтэх юм а гэж хэлсэн. Тэгээд энэ хоёр мундаг бичгийн хоёр мундаг хүний гараар олсон учраас би одоо энэ 10 гаруй ном уншсан шүү дээ. Одоо Цэдэн бол дарга хуралдаанаа одоо өөрөө өдөрддөг өө тэр хүний тухай та нэг юм яг ямархуу хүн байв гэдэг талаар та нэг яриач их ойрхон байсан юм ба шүү дээ. За ер нь сайдны зөвлөөр оруулж байгаа хэлж хэсүүдийг Цэдэн дарга шууд өгдөг. За. Тэгээд одоо гişүүдэд аашгүй. За энэ дээр ийм санал. Майд та ямар саналтай байна уу? Варнах харагчаа ямар саналтай байна уу? Гэж ингэж хэлээд тэгээд бүгдийг саналаас бодоод за энийг одоо наад подкастаа тусгаарай. За хамгийн шууд самбоо дарга та юу хэлэх вэ? За. Заавал тэгжсэн. Самбоо дарга тамкатад босоод жаахан холгож байгаа. За нэг тим юу тэгч энийг нэг жаахан янзч тэгээд болох юм байна гэж. Тэгээд самбуудыг хэлүүлдэг. Гүйцээ. За одоо дараагийн хэсэг танаас асуувал ингэж одоо шүү. Тэгээд одоо Цэдэмдээ өөрийнхөө бүх юмыг самбуудыг өгөөрэй. Батлуулаад өгсөн дээ. За. Тэр үед ч одоо юу гэдэг те манай улсын эдийн засаг дандаа нөгөө социалист орнуудаас Сэв улснуудаас хараат маягтай байлээ те. Ер нь тэр мөнгө төгрөгөө зарцуулалт, төсөв санхүү, улс орны амьдралыг ер нь хэрхэн яаж ярилцдаг байсан юм бол. За тэгээд улс оронд хүндхэн байдал болно. За. Одоо цуд боллоо. За. Утгай байлаа. Одоо зашин цайд зөв толгой тусан зашин газар захаа өгшөнтэй. За. Хэн бичих болдох. Цэдэн болдог байх шүү дээ. За. Тэгээд цэдэн болдороо вэшэд тэрнийг авчиж ичнэд та би юм танаа зашин газар тавих гэж байна. Та энийг одоо дэмжиж
тусалж өгнө шүү. Аа. Гээд одоо хэлээд. Тэгээд одоо засгийн газар 50-нд. Тэгээд засгийн газар чинь одоо 100 болоход тусламжгүй байна. Ган болоход тусламжгүй байна. Жилийн төвшөө хөрхөө мөнгө хөрхөө өргөн зөний бараа авах хэрэгтэй болно. Тийм учраас одоо өргөн хэрэгсний барааг хямдруулж нэмж өгөхгүй. Иймэрхүү юмнуудыг одсоос авандаа хөрхөө хараад байсан болохоос одоо өөр хүнээс гойх. Тэ. Тэгээд та Москвад элчин сайдад зөөлөхөөр сууж байхдаа хэдээс хэдэн оны үед сууж ирсэн мөлөө? би 84-өөс 89-ны хүртэл Суусан. Тэгээд одоо Сэтэмбэр гэрийн хорионд чөл байсан. За яг тэр үед таараад байна шүү дээ, тийм ээ. Тэгээд одоо Сэтэмбэр дараа хангамж ахой байдсан ханх элчин сайдын ямар дамжуулдаг учраас би хайрлуулсан. За. Ууцны ярин тэгээд одоо юу хэрэгтэй байгааг хэлэн. Тэгээд ер нь дараа бол илүү төтөв нэхгүй. За. Ерөөсөө ганцхан л одоо нэхдэг юм нутагтаа явна шүү наад миний паспорт аваа. Нутагтаа явна шүү миний паспорт аваа. Чи нэг миний паспортыг олоод өгөөч. Юугт паспорт олж өгөх яах вэ? Огсээ бодгохгүй. Тийм юм хүсэн өөр одоо тэрнээс одоо ахой амтад юу элчин сайдын яам дээр ирдэг байсан уу? Яаманд дагуулж ирнэ. За. Наанцад тугаа гэж одоо би хамгаалагсан. Аа. Тэгээд тэгэхээр хэн юу ярих вэ? Паспорт заяа. Нутгаар хөтөд ярих нөхөс өөр юм. Гүр хөтөмсөд цаашаа чигдэн болдоо гэж намайг байхгүй шүү дээ. Таа нэг аргатай явууч. Тэгээд одоо саймаа уугаад суугаад за дараа тэгээд одоо би чинь яаж вэ? Би сугаар. Гой би одоо нэг нутгад хармаар. Миний паспортыг чинь олоод өгөөч. Ярьдаг юм л тэр. Өөр одоо нутгад хармаар. Ер нь ихэнх үедээ ой санамж ухаан нь бол эрүүл саруул байсан уу? Ер нь ой ухаан эрүүл сар тэгтээ нэг юм давтаж ярина. За. Оюуда уулзаад яж явахдаа гүшүүшгөө энэцэн хижээгийн гонгор байхаа тийм ээ. Тэгээд хоёроо би одоо вагдаа нам байлаа гэж яана. Тэгээд орогддог байлаа. За. гэж ярина. Тэгээд дараагаар нь яг ажил явдал яриад нэг ажил явдал ярихгүй. Ер нь ажил явдал ярихгүй шүү. Хоёроо амьдэр нэмээд тиймэл ярина. Тэгээд ярих юм бол гол нь нутаг уцах. Аугаа ширүү. За. Аугаа. Тэтгэмэл санаад орос нэг тоогоочтой. За. Нэг гэрийг өөрчлөгчтэй. За. Энийг одоо би гадаад явны дип корпсыг үүдэг гадаад таньчууд аавна. Монголоос. Тий. За. Тэгэхээр аавга хөчөөний тоогоосоо салж халсаа. Тоогоосоо хөгүүлж өгсөн. За. Шин тоогоос олж өг. Тэгээд явна. Тэгээд одоо өчгөөс байгаа нөхөдөө уулзсан манай хэрэг. За. Тэгээд одоо тоогоос чинь явуулсан байна. Одоо шин тоогоос хэрэгтэй байна гэж. Тэгэхээр манай хүнд ямар ч ураа байхгүй шүү. Би тэгтээ. Танай энэ хүн одоо ингэж одоо хөө ажил тариад байгаа шүү. Та нар энэ одоо тэрсэн гэж. Тэгээд үүсэг тоогоо тэр даргаыг магтана. За. Юу гэсэн идэн голод шилэн гэж байхгүй. За. Идэхгүй уухгүй өгсөн л идэл байшгүй. Илүү дутуу нэхгүй. Юу нь одоо хамгийн одоо ястаа сайхан бурхан шиг хүн гэж
Үүсэх юм тагаад байна. Угааг болохоор шүтгэр. Нас нь яваад ааш нь олон нэмэгдсэн байл гэ тэ. Тэгээ тэр хүнийг одоо юу гэдэг те ер нь элчин сайдын ам дээр ч юм уу Монгол руугаа ой барь гэдэг талаараа ерөөсөө огт ярьдгүй байсан уу? Ярихгүй. Тэгж хэлэхээс хэлвэл мөн элчинсэд муутган. За. Зөвхөн төлөв хорооны одоо найдэр гэдэг хөнгөл одоо шийдэн шүү дээ. Аюуш түүн балгаад суучгаад 90 луудах хөтөл төв хорооны зөвшөөрөлтэйгээр тэр найдэрээс зөвшөөрөлтэй шүлдэн балдагтай уулзуулсан. Зөвлөлт холбоо улсын коммунист намын төв орноос уу? Тий. За. Тэрнээс одоо ахтар шоолоо чадах. Таарн Цэдэнбал даргыг хувь хүнийх нь өдөр нь яаж дүгнэдгөө? Улс төрчийнх нь хувьд Монгол нийгмийн удирдахжсэн удирдагчийн хувьд за ер нь бүх амьдралаа Монголын төлөө зориулсан юм да. Том бага амран. За. Шөнө ер нь 3 цаг зараа хөрөөд яваад өгнө. Өглөө 7 цагт очиж тэрээ сууж. Тэгээд одоо бичиг баримт боловсруулах хүмүүсийн одоо такс хөсөл саналтай танилцах ийм ажилтай. Тэгээд сайд төрнийг дуудаж өөрөг даалгавар өгөх. Энэ тухай Батцангийн бичсэн миний мэдх Цэдэнбал даргын тухай маш гоё ном бичсэн байгаа шүү. За тэрэндээ өдөд хэн хэнийг дуудсан, хэнтэй ярьсан, хэнийг явуулсан ингэж. Тэгээд одоо өөр юм хоолонд яг голохгүй одоо одоостын төвчөөхийн доор хоолтой арай бидний нийт юм дээр гоонцтой төвчөөхийн доор хоолтой. Тэгээд тэр хоолод тэгээд Цэдэнбал даргатай хүмүүс уулзахыг ер нь та үзсэн үү? Тэгээд хүмүүс ер нь юу гуйдаг юм байна? За тэгээд за ажил заримтай гоё. За ажлаас харагсан юм тийм ажил олжгооч тийм ажил олж гарга юу байна. Тэгээд одоо тэр түнжин мөнгө төгрөг гоё. За ийм юм гоё да. Хоёроо ярьж байгаа юмсаа. За тэрэн тэгээ шийдэж өгөх хэрэг мэт л байсан юм уу? Хөөе мондог яаж шийдэх вэ? Юу ч сосор арам гэдэг хэрэг хац үүсгээ сандраа дууд. За. Юу няктан бодох гонга. За. Энэ хоёр дууд. Гонга чи хөдөө мянган төв. Миний мэдээ мөнгөөс өгөөрэй. За. Сосор энэ хүнд гэрэг. За. Сайдын зөвдөө хөргөөс гараад. За. Шууд ингээд ярин шүү дээ. Тэгээ хоёр өөчгөн сосор орон хүн хоёр. Гонгаага хоёр. Тэр хоёр одоо өөрийнх нь одоо бэлтгэл хөрөнгө бусад бүх мөнгөний байж байгаас өгдөгөө да. За. Тэгээд ер нь өгөө арчил шатвал гүйжил шатвал юм шалгажлаа. Арах чөө. Хэцүү тийм үү? Танаас гооч арай хаалгадж оруулж өгөөч гэж гооч гин үү? Надад явахгүй. За. Би ч өөс тэр тэр хүмүүсүүд даггүй. Тэгээд тослоход би хамгаалсан тэр хүмүүсүүд тэр барагтай хүний орохгүй. За одоо хоёул баргажин наадмынхаа талаар нэг яриад тэгээ төмөн олондоо энэ баргажин наадмынхаа талаар та нэг сайхан яриа өөрөө хэлээд энэ одоо баргуудынхаа талаар яриач ээ. Гэхдээ энэ би сүүлийн үед бодоод байлаа. За. Наадам гэхээр хүмүүсүүд буруу ойлгоод байна. За. Бүх оролдол мөр оролдол тэгээд буруу ойлгоод очив. Энэ нь бол
наадам биш. Ууштай тэр наадам биш юм аа. Урдаг соёл тэр амьд ахын газ одоо үжүүлэх юм уу танилцуулах дэлгэрэх ийм одоо утгатай. За. Ийм байна. Ийм учраас би одоо энэ наадмын нэрийг солиод жил бүрийн одоо хорон зөвлөдөг урдаг соёлын урдаг шиг одоо аж төрх амьдралын шингэн гэдэг юм уу? За. Нэг ийм нэр өгөх юм зөв юм байна. Соёл ургаа танилцуулах, ахуй амьдралаа танилцуулах, биеийнхээ хэл соёл аж төрх байдал урдаг энийг л одоо харилцан солилцож дэлгэрүүлж ихэд одоо тэгээд одоо энийгээр Монголын соёл Монголын урлагт ямар янзаар ямар үндэстэн ямар ясан яаж ороод ямар үүрэгтэй орсон хараад ийм дата юм даа гэж ийвд бодсон. Ингэж одоо цаашдаа ийм нөхөө маягаар хийвэл хүмүүсийн одоо бас боддог өөрчлөлт үүсэж. За. Та нар одоо юуны төлөө зорж байна? Ямар мөрөөдөл байна? Үгүй. Одоо хөгшин хоны насгүй болсон юм би юу? Тэ. Юу хийх вэ? Одоо нэг хоёрдугаар ном хэвдэх үнэтэй бас. За. Миний сая төгрөгөөр хэвдэх номыг одоо 3 сар Тэгнь. хэлчихсэн болж. Тэгжээ. Тэгэхээр одоо ном хийх явдаад бол мөнгө идэхгүй гэж би ном хийн гэж хөнөөс дэвдэг тусдаг гойдгүй. Яг сайн санааг хүмүүс зарим нэг тэгээд цадангаа зээж аваад Тэтгэврээ зайлж байгаа тий. хөвлөд гаргачихсан. Тэгнь. Би барагтаа зарахгүй. Тэгээд хаяах нэг амтд хөнтөд номон сандаг 5-10-50. Тэгээд болсон одоо номон сангууд амтд хүнд бэлгэлээд. За. Ийм зөвлөлттэй. Хамгийн гол нь одоо ном бол номноос ашиг хонжоолж баяжил гэж байхгүй. Яг уу том орон зохиол үүсдэг том ном хөвлөд орчуулж хөвлөдөг усад улсаас юм уу усад том хөрөгтэй хөвсөлөөс юм авч дэмжүүлдэг байх л дээ. Тий. Над шиг муу жижигхэн тараг зурманы хавх зүйдэг хүн шиг юм хүмүүс. Сайхан байна. За одоо сайхан таныг ингээ Монголын ард түмэн ингээд ер нь олон хүн харж байгаа. Тэгээ та тэр ард түмэндээ хандаад нэг сайхан Ахмад хүний үед сургаалаа хэлээч. Тэгээ хоёлаа яриагаа өндөрлөө. Гэхдээ би сая нутгаар хөдөр яваад ирлээ. За. Гэсэн малчтын амьдал хүмүүсийн аж төрх амьдал одоо муугүй. Яхара манай засгийн удирдлага энэ Улаанбаатарын хотдороо хэдэн хүмүүсүүдээр голлоод Монголыг гойдох гэж зардаад байт юм бэ. Яг үнэ. Би энийг одоо жишээгүй. Монголчууд сайхан амьдч байна. Аймгийн төв, сумын төвд гойдох юм байхгүй. Тий. Аймгийн төв, сумын төвд тарчаад татаж байгаа юм байхгүй. Тий. Бүгд хувьд амьдтай бай. Гойдох шин хааваа Улаанбаатар хотод энэ газар хэдхэн газар. Энэ тийм учраас энэ нам засгийн удирдагчийг битгий зөвхөн Улаанбаатар хотоор сэтгэл хөл. Улаан даяараа сэтгэл. Хоёрдоогоос амны гэдгээс ашигтай гэдэг. Битгий ард түмнө өхөн гойсон ятуу хаасан гэж битгий дарамж дарлаач. Яг үнэ. Энэ чинь одоо муухай юу өөрөглөж өөдрөг байна. Одоо хоёрдоогоор хийж чадахгүй юм битгий хамаа. Хийхэд гэсэн юм доос. Хойш таван гэдэг бол
нөгөө юм өгөөл улам хүндрэл өгөөл бүр өмсгөөс. Ийм л альва юмд хойшлол гэдэг юм. Энэ хүмүүс дандаа хойшлол. Энэ чинь хамгийн одоо буруу хараа. Тэгээ нэгэд хийх зүйл ясаа зүтгэж байгаад 그 яагаад манай малчиг хүн шоронд хантай гаруусаар амиалтаж байна. Ханя хаяад нүмерөд хэвтгүү. Тийм учраас Монгол хүмүүс Монгол нэгэд би нөхөд төлөөс асуумад амиара ингэж явдаг юм байхгүй. Ийм учраас Монгол одоо заншаараа амандаа шивэд хийсэж хийхүүл үт юм байна. Хоёр даваад энд Монголын мэдээ сонинд бичсэн байгаа. Өгүүнийх нэр нь бууч бодоогүй гэл. Харин тэгээ 6 хүний зураг тавиад. Тэгээд энд нэг хүн хариугүй. Одоо хар чойчсон юу хийж байна? Хоёр тэрүүмөр наадам хэрэг. Одоо хахаж байна. Ийм хүмүүсээс салаач. Тэгээд чойчсон хэнгэж хэрэгтэй газар дарах. Одоо бямцагт. Энэ хүн ердөө хүн хөрөсөлтөд доо. Ердөө төрхөл. Тэгээд энэ та тодорхой. Энэ бол хөрөсөлтөд доо. Яаж яам хаач очсон бүгдүүд нь очиж байга. Яачаагүй. Очиргада бямцын цайцын хийшим шиг өдөрс нэгс байхгүй. Юусгүй хаа. Одоо сайдрын одоо засгийн газар дараа ерөнхийдөө дөрөв гээд бодоод сууж байгаа. Тэгж байгаа. Тэгээ ийм хүмүүсээс салаач гэж хэлдэг. Бүр тийм нэг яриад орож хэлээ. За тэгээд ийм одоо за санжээс Жавхлан. Мөнхөг ариудан хэмнэн зүг зацууд гэдэг ухаар байна. Өрн тарах гэр. Латах. Тэгээд байхгүй гэж. Мөнхөг гэж. Тэгээд мөнхөг осогдоод наатрад тэрэгс олон зам цайд өрөөгөө. Тэгэхээр юу нэмэн жахуудам чойчсон бямцад хөрөөсө тэр зураас нэг нээжинд хөрөөсө чууд за мөн цаар хоёр нэх тэгээд за би огомны би нашиг хүнтэж орос арандос хийж чадаад зүтгэж авсан юм өнөж надтай ингэж уулзаж яриацаг авсан даа баярлалаа. Та мөн одоо 100 наслаарэ. 100 наслаараа. Тэгээд энэ хүнийг голдуулахгүй юм да. Тэгээд голдолгүй юм байна. Би их хоёрж байна. Энэ манайхан хүнийг голоод байх юм аа. Мөнхтэй хөнгөд юм мэддэг юм шиг болоод байх юм да. Энэ их ходог шиг болчиход бүхнийг чаддаг. Эмчшгэн санхүүл энэч хийдэг шиг. Мөнхтэй бол бүхнийг чаддаг гэж элдэд байх шиг байна. Энэ бороош мөнхөөс чөтгөл. Уг нь одоо ахмадууд маань нэг авдартай судартай авдар гэж ярьдаг. Та эдгээр уг нь тэнгэртэй дэвшгээс өмнө бүх мэддэг чаддаг юм нөгөө сонсож бичиж амаар байгаа юм л да. Тэнхээ өрдөг бол бүх хүнийг. Тий. Их олон сайхан ахмадууд хаяа сониод яха аштаг юм бичээд байх. Тэгээд ахмадуудаа ингэж нэг өчөж уудлаа. Их олон гişүүд нэг өчгөнтэй уулздаг. Тий. Олон хасгалаар энэ дээр гараад одоо амлах сайхан. Тэс одоо би их олон гişүүдтэй хоёулаа уулзах гэж олон удаа санаа тавьсан. Хүлээж авах.
их холын гişүүдийг ард түмэнтэйгээ яригаад улсын мөнгөөр улс төлж байгаа. Тэгж байгаа. Тэр мөнгө хэнтэй ярьж дандаа хулгай төрдөг гэсэн шүү. Тий. Харин тийм ээ. Тийм учраас энэ их холын гişүүд хүн шиг байгаасаа. Тийм. Гэж л одоо хүн шиг байгаасаа энэ одон доктор ингэ хүн гişүүчдэг бодё гişүүчдэг бодёсоо хоёр дугаар бүхнийг албан тушаад алдан дээр гүйцэтгэдэг юм аа. Мөнгө гурав бүхнийг шийддэг юм шүү. Ийм учраас амьд хүн тийм ээ. боловсролтой хүн Тий. юмны шийддэг юм шүү. Тий. За ингээд баярлалаа. За За нэмхэл цаашгаа цагсаад тэгээд миний тэр даал тэр хэлсэн тэр яриа заавал оруулах шүү. заавал оруулаарай. За тийм. Нэг хоёр дугаар ерөнхий шат ирнээр зөөлдөд багшгүй. За. Арай зөөлдөд. Тэгээд бас хүний ам хараад хүний ай хараад багшгүй. За. Заршин шийдсэвэл энэ хүн шиг шийдэж байгаа. За. Тий. Гэж тэр ерөнхий шат хэлдэг. Тэгээ. Олон нийтэд тавьчаа цааш нь ерхий сайд өргөд өгчих тэр ардам хөргөд өгчнө. Тий. Тэгээд хүний ам хараад Тий. аян засаад тааруулах гэдэг. Тий. Тэгэхээр зөөлөн хүн юм шиг байна. За. Тийм учраас ерөнхий шат ажиглаад зоригцэн шийдэж. За. Тийм. За баярлалаа. За баярлалаа. Зөв. Энэ сая ярьдаг энэ сайдрын тухай нэг юм бич санаатай байж одоо бодлоо. Шивэрчлээ. За. Би нэг бичгэл утсаасан. За. Ерөн дотлоо. Би нэг зөвхөн тавар мөнгө тавар гэдэг марш гэдэг юм гол том юм шиг тийм. Тий. Тэгвэл одоо нам мөнгө нам Тий. ийм том юмдаар явж байна. Харин таны байсан нөгөө Монгол ардын хосголт нам чинь одоо нам биш болцсон байна. Харин тийм. Тий. Тийм очиж одоо ингэ мөнгө утсан байхгүй. Харин тавар мөнгө тавар. Нам мөнгө нам. Тэгээд юм чөөцөлсөн дөө тэгээд цаг хугацаа нөөсөн жаахан хөл дээрээ босооч нэг хөдөн үйл дээр босооч тэгээд нэг гэрлийн цаглааны хараач очоод нэг нефтийн хараач очоод бодсон. Тэгээд нэг хөдөн үйл дээр очоод одоо зүгээр юм. Тэгэхээр хараач байдаас гарах ухаан гарах чадвар. Харин тийм зориг алга. зориг алга. Зоригтэй гэвэл Монгол шиг ийм баян арга. Тий. Ийм газар шойдогтой хүн аман цөөхөн нотод сценарио ийм сайхан оромтой чинь болохыг босгох. Одоо бидний үуч одоо хүрээнгүү гэдэг чаддаараа зүтгэж чадлаараа юм хийсэн шүү дээ. Тэрний уулмөр дээр одоо энэ сахаргай стацууд чинь бидний үуч бас их стацууд тэгэл нэг өргөцсөн болоод нэг зассан болоод явж шээ. Тий. Би чинь 5 жил хөл 5 сахаргай стацууд хийж байна. Жилд нэг ихлээд 5 сахаргай ихлээд тэгээд босоод. Тэгээд орсоч километр хэлсэнтэй хүрдэг байсан юм аа. Хэлсэнтэй хөр. Хайрын сайхан нэг 100 татвар нэг өрөндөө орсоо. Тэгээд бол. За. Би хоёрын яриа энэ өрөө донdoрлээ. Тэгээд 8 сарын 9-10-нд Төв аймгийн Төв 100 мот хат дээр баргажин наадам болно. Ийм сайхан хөгшчүүд маань ирж бас тэр наадам дээр хөрж төмөө олондоо сургаал номоо хайрлаж одоо харагдаж ингээд харагдаад явж байхдаа сайхан төшигтэй штэ ингээд явна. Тэгээд нийт одоо бараг төмнийг боргожгон төмнийг баяр наадамд авч байна. Баярлалаа.